тооцсноор за нийтдээ энэ төсөллүүд 322.5 сая доллар болж байна. 2016 оноос хойш хэрэгжсэн. Тэгээ зарим дуусаагүй явж байгаа. 322 сая доллар буюу 1.1 их 80 төгрөг. Энэ дээрх нь хэлбэр нь шүү. Тэгэхээр ер нь бол бас их хэмжээний мөнгө л зарцуулж байна хөдөө аж ахуйн салбарт гэдэг нь хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрт харагдаж байгаа. Тэгээд за эдгээр дундаас яг янз бүр л байна. Би зүгээр энэ JICA-гийн төслийг сүүлийнхийг харлаа. Тэгээд JICA-гийн тэр жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай жилийн төсөл гэдэг. Тэгээд эндээс харахаар 382 тэрбум төгрөгийг 40 мянган хүнд хүргэнэ гээд 200 мянган хүнд хүргэсэн. Эрсдэлтэй зээлийн хэмжээ нь 5%. За энэ бол ингээд харахаар ер нь манай энэ янз бүрийн төслүүдээс магадгүй хамгийн одоо сайн үр дүнтэй явж байгаа юм болов уу гэж эндээс бол тэгж харагдаад байна. Тэгэхээр энэ юуг харуулж байна вэ гэхээр нөгөө жидүү сан гэж бид нар чинь бөө хэлэн болсон. Миний санахын нэг тал орчим нь баг нөгөө эрсдэлтэй зээл баха. Ангилал. Энэ дээр бол дөрөвдө 5%. Тэгэд энэ зээлийг ийм хит баг хүүтэй хиймэл орчин үүсгэж тэгээд хуваарлт ихээр нөгөө дарга нарын намын найз нар төлхөө авчдаг. Баахан эрүүл бодог буцааж төлдөггүй. Иннээсээ ингэж яг бизнесийн зарчмаар арилжааны банкар дамжиж явсан нь хамаагүй илүү үр дүнтэй гэдэг нь харагдаж байгаа байхгүй юу? Тэгэхээр ер нь бол цаашдаа ингээд хиймэл орчин үүсгээд худлаа юм хуль хэдийн зэс үүсгээд бодит төртгөөс нь баг юмар дэмжлэг бодлого гэж ингэж явуулсаар хагаад сүүлдээ ингээд дийлхэ болчдөг. Энээсээ бид нар зайсыг цаг нь болцсон юм биш үү? Тэгээ дээр нөгөө аж үйлдвэрийн байнгын орон дээр би бас асууж ирсэн хөдөө аж ахуйн хүнс хөдөө аж ахуйн салбар дээр чинь 555 тэрбумыг хувийн хвшил дэмжлэг болгож олуулна гэж татаасан тэргээд хүүгийн юу энэ төргээд оруулсан байсан гэд. Тэгэхээр одоо зүгээр ингээд бодоод үзэхээр энэ их хугацаанд мөнгө зарснаар тэг хүнсний үйлдвэрлэл хэр их хөгжиж байгаа юм бэ? Эсвэл нөгөө түрүү яриад нэмэлт хугацаагаа авч 1 минут. За, зол жаргал гишүүнд нэмэлт 1 минут өгье. Нөгөө бүтээгдэхүүний сүлжээ үүсгэх, экспортод гаргах, дэмжих энэ тал нь орхигдчиход идэг. Энэ рүүгээ хөрөнгөө цааш төрөн чиглүүлэх шаардлагатай юм биш үү? Тэгэхгүй бол ингээд салбарт худлаа эдийн засаг үүсгээд баахан хямдралтай юм гаргаж өгөөд трийгээ буцаагаад нөхөх гэж төсөв дээрээ ачаа аваад төсвөн томроод тэгээд улам ихэд л ингээд дөрөн данхаагаал худлаа эдийн засгийн үр дүнд худлаа төсөв үүсээд тэгээ буцаад тэрэндээ орооцолтоод нөгөө бидний дагаж явах гэж байгаа чөлөөт нийгэм чинь ганцхан засгийн газар гэдэг хамгийн том компани та. Тэрийгэ тойрсон улс төрчтөн дагаад тэрийгэ тойрсон юм одоо паразит шимэгч эдийн засгт ийм л юм болж хувирах гэдэг. Тэгээ энэ ийм өөрчлөлтийг танаа салбар дээр хийх хугацаанд болсон юм шиг санагддаг. Энэ талаар яригдж байгаа зүйлс байгаа болоо гэж. За дараагийнхын нэмэлтээр бас тодруулах байдал. За төрийн нарийн бичгийн дарга 4 номерт хариулт өгье. За зол жаргал гишүүний асуултанд хариулъя. Чимбэлцэр хөнстэй чүндэл амны төрийн нарийн бичгийн дарга. Тантай санал нэг байгаа. Ялангуяа хөдөө аж ахуйн салбар дээр энэ олгож байгаа татаа сурамшуулал за энэ бодлогын дэмжлэгүүд төр бид нэг тийм реформын шинжтэй өөрчлөлт хийхгүй бол яг нийтлэгээр улсын төсвийн асуудал хэлэлцдэг тэгэл энэ хөрөнгө оруулалттай ажил салбарын бүтээмжийн асуудлыг ярингуут хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбар баахан датаастай баахан дэмжлэгтэй тэгээд ийм салбар болчиход байгаа. Нөгөө талаараа аваад үзэхээр дотоодын нэг бүтээгдэхүүний 30 гаруй хувийг бүрдүүлдэг. Тэгээд ажиллах хүчний 2 хүн тутмын нэг нь энэ хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбарт ажил хөдөлмөр эрхэлж энэ салбарын баялагийг бүтээж идэг. Тэгээд үр шимийг хүртэж байгаа улс үндэстнэрээ хүртэж идэг. Тэгээ нөгөө талдаа нийгмийн том салбар болчиход байгаа. Тэгэхээр энэ зээлийн үр дүн, багтаам, жижиг дунд бизнес хуулийн бүртгэлтэй хуулийн этгээдийн ингээд жагсаалтаас аваад үзэхээр 80 гаруй хувь нь ерөөсөө цэвэр энэ жижиг дунд бизнесийн ангилалд ингээд хамарчдаг. Тэгээ энэ агуулга багтаамжаар бол нэлийн тийм багтаамж тай салбар болчиход байгаа. Нөгөө талдаа энэ олон дэмжлэгүүд яг энэ хүнсний хангамж, энэ нийлүүлэлт салбар дээр бодиттой хувь нэмэр орж ийн үү гэдэг дээр яг үндсэндээ одоо энэ 20 оноос хойш гэдэг юм уу зүгээр энэ ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал, үндэсний хөдөлгөөний
үр дүнтэй холбоотой гэдэг юм уу, өнгөрсөн хугацаанд хийсэн энэ бодлогын өөрчлөлтүүдтэй холбоотой тодорхой ахицууд гарч байгаа. Энэ оны тухайд тэгээд хүнсний аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбар нэг 6% хувь гарангийн өсөлттэй гарч явах шиг байна. За эх хонд бид нэг 10% руу төвлөрчихсэн гэсэн ийм чиглэлтэй байгаад байгаа. Тэгэхээр бидний энэ авж байгаа бодлогын шинжилгүүдийн зохион байгуулалтын арга хэмжээг бид нар анхан шатны үйлдвэрлэлийг нэмэгдүүлж чадчихэв үү? Чадчихэв. Тэгэхээр дараагийн шатныхаа алхмыг хийхгүй бол одоо энэ төвшөнтэй яваад байна гэдэг л асуудал болчиход байгаа. Тэгээ бүтээгдэхүүн болгоныг ингээд нэр төрлөөр нь ингээд аваад үзэхээр харилцан адилгүй байгаад байгаа. Тодорхой бүтээгдэхүүн дэр гэдэг юм үр тариа төмс хүнсний ногоо мах гэдэг дээр бид нар бол илүү боломжууд байгаад байдаг. Нөгөө талдаа одоо бусад одоо тэр сэлгээний таримлын юу будаа гэдэг юм уу энэ чиглэл дээр бид нар байдгүй. За тэгэл өндөг мах сүүний боловсруулалтын төвшин гэдэг эднэр дээр нь бас ахиц гарахгүй байгаад байдаг. За одоо энэ яригдж байгаа төслүүд ч гэсэн өөрсдийнх нь тодорхой зорилтууд нь нэгж малаас авж байгаа одоо махны гарцыг нэмэгдүүлэх, нэгж малаас гарч байгаа сүүний гарцыг нэмэгдүүлэх гэдэг. Одоо манай дээр сүүний гарцыг нэмэгдүүлэх гэвэл манай дундаж фермерүүд нэг 2-3 мянган литр сүүл одоо гарч яддаг. Олон улсын жишг нь гэдэг тэгэнгүүт 12-оос 13 мянга, 14 мянга, 15 мянга гэд гараа авчдаг. Бүтээмж нь бусад улсуудтай ингээд өндөр хөгжсөн үдэ аж ахуйн салбар өндөр хөгжсөн орнуудтай харьцуулахад 4 дахин бага бүтээмжтэй. Төдийн хэмжээгээр өртгөн өндөр байгаад байдаг. Яаж бид нар бүтээмжийг нэмэгдүүлж өртгийг бууруулах уу гэдэг дээр бас За зол жаргал гишүүнд тодруулж асуулт асууя. За энэ нөгөө шинээр хэрэгжих төслүүдээс эхлэх байгаа учраас нэг зүйлийг асуучих. Энэ нөгөө хөдөө аж ахуйн хөгжлийн 2. Тэгэхээр энэ дээр ингээ хөрх үр дүн гээд 3 багц үр дүн бичсэн байгаа. 9 зүйл байна. Энэ 9 зүйл дундаас нэг нь аж ахуйн нэгжүүдэд ингээд арилжааны банкудаар дамжуулж зээл олгоно. Нэм үртэг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нь. За бусд нь болохоор зэрэг сургалт явуулна, чадварыг бэхжүүлнэ, мэрэгжлийн туслалцаа үзүүлнэ, зөвлөх үйлчилгээ үзүүлнэ, бодлогын зөвлөх үйлчилгээ үзүүлнэ, төслийн санал бэлтгэхэд туслана, чадварыг хөгжүүлнэ гэд ингээд. Тэгэхээр эн чинь нийтдээ 63 сая долларын төсөл байсан баг. Буюу 200 гаруй тэрбум төгрөг том мөнгө байгаа байхгүй юу. Тэгээ энэ мөнгийг битгий сургалт чадах бэхжүүлэхэд бүгдийг зарцуулчихсан. Хідэн тийшээ хідэн ийшээ орсон бол. За асуултанд 1 номерт хариулъя. Нэр албан тушаалаа хэлээрэй. За сайн байна. Хөдөөж төслийн зохисол биш. Төвшин санаа байна. Би нэмэлт хариулъя. Тэгэхээр энэ нийтдээ энэ 2 дахь шатны төсөл маань нийтдээ 57.1 сая долларын одоо юу гарах вэ? Зээлэр авах юм. Үүнээс бол арилжааны банкар дамжуулж олгох нь бол 51 сая доллар буюу одоо 90% нь олох юм. За яа харахгүй энэ үр дүн нэг гэж аж ахуйн нэгж үйлчлэл үзүүлж байгууллагын хүчин чадал одоо дэвшүүлнэ гэдэг маань бид нэр бол энэ дээр бол шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх одоо стандартыг одоо юу яах нэг олон улсын болгон босод одоо стандартыг нэвтрүүлэх гэсэн ийм одоо мэрэгжлийн үйлчлэг байгаа. Энд дээр нийтдээ нэг 400 мянган долларын ийм үйл ажиллагаа байгаа. За энэ дээр яг төслийнхаа юун дээр болох юм бол бас нөгөө ногоон санхүүжилтийн одоо торшилтын төсөл нэвтрүүлэлт тэргээд бэлэн задаргаа дээр энэ байж байгаа. За үр дүн 3 гэдэг дээр бол малчид фермерийн одоо юу хүчин чадлыг сайжруулах гэж байгаа. Энэ бол За тодруулж хариулах боломж өгье. 1 номерт. За баярлалаа. Тэгэд энэ юу нэм малчид фермеруудыг дэмжүүлэх юм дээр бол яахарахгүй энэ чинь нэмэн өртгийн сүлжээнд орж байгаа Монголын аж ахуйн нэгжүүдэд одоо түүхийдээ нийлүүлж байгаа энэ одоо баг хоршоод одоо малчтыг одоо нэг сайжруулах сургалтууд явагдах. Энэ дээр бол нийтдээ нэг 100 мянган доллар 6 жилийн хугацаанд ингээд зарцуулгаар иймэрхүү юу байж байгаа. За баярлалаа. За ерөнхийдөө та нар маань бас төсөл хэрэгжүүлж байгаа улсууд Монгол хүн байна. Сэтгэлээсээ л ажилгүй явах вэ. Гэхдээ л олон улсын практик дээр ч өөр яамдууд дээр ч гэсэндээ баахан мөнгө үрж үрж монголчуудад өр болгочоол тэний хэдэн цаас үлдээгээл нэг баахан стандарт үлдээгээл семинар ус болгож ачаал гараа явчихдаг. Тийм тохиолдлыг л тал талаас хоорондоо ярьж үр дүн нь ийм байна.
сайн үр дүнгийн улам өргөжүүлээ, тааруугийн засал залруулъя л гэдэг зорилгоор бид өнөөдөр энд хуралдаж байна. За ингээд Бадамсүрэн гишүүн асуулт асуунаа.